Өө нь бол хатуу хэлээ. Энэ бол мөнх тэнгэрээс олгогдсон Монгол гэдэг газар нутаг. Энэ тэр харийн бурхтыг чинь хүч үйлчлэхгүй. Эртний гэрээгэнч тийм. Явсараа гаднаа шашин шүтлэг энэ төр чинь бүгд мөнх тэнгэрийн нэг хэсэг байх үү дээ. Дагуур уу? Харин тийм л болоод байгаа юм л та. Би шашин шүтлэг гэдэг зүйлийг тэгвэл хамгийн анх биднээс л наадуулчихна. Авч төгөлдөржүүлсэн байх шүү. За тэгээд шинжлэх ухаан гэдэг зүйл яагаад бас ингэж мохруулаад идэх юм бэ? Би ингэ боддгийг. Намайг жохон байхад хар тавдартай хүмүүс их ховор байсан шүү дээ. Хар тавдар гэдэг зүйлийн талаар ярьдаг ч байсан. тэгэхээр та нар тэрийг ядаж ингээд зөв юм уу буруу юм уу гэд ялгах тийм шалгадагч газар алга шүү дээ. Одоо бол нэр 10 хүний 5-аас 6 хавдартай байна шүү. Ямар ч байсан дээд тэнгэрт бид та нарыг хүлээж авахгүй. Энэ юмч байсан болохоор ч тэр юм уу тэр эмнэлэг шинжлэх ухаан талын юм бол сайн мэдээд байгаа. Тэгээд одоо ингээл үргэлжлүүлээд хэлэхэд за тэр шинжлэх ухаан, ангаах ухаан гэж явж байгаа. Тэгээ би гайхдаг байсан шүү дээ эмийг. Өөрөө энэ ангаах ухааны талын эмч хүн. Тэгвэл энэ уламжлалт одоо энэ бөөмөрлийн зан үйлэнд өөрөө бөө мөө мэдхгүй шүү дээ. Социализмын үеийн хүн юм чинь. Тэгвэл энэ Монгол ардын ангаах ухаан гэдэг энэ хуучны ангаах ухаан биш үү? Энийг маш их садалдаг. Энэ хүүхдүүдээс юм гарнаа. Энэ янхихэр хүүхдүүдээс юм гарна. Эднээс ер нь жоох юм сурч мэдэж авсан дээр. Гэт ингээд зүтгээд идэгсэн. Тэгээ би тэрийг их гайхдаг ажил. Харин одоо энэ шинжлэх ухаан гэдэг чинь юу болж байна? Ямар ч байсан та нараас талж авна да. Эмч чинь хүртэл нэг өвчний эдгээр нь хэлэхээр хүнийг эдгээр нь хичгээд эдгэх чадвар бай. Тэгсээр нэ мөнгө нь ихчл байгаа ч гэдэг. Одоо монголчууд та нарыг ихэнх нь өвчлүүлдэг. Юу гэж хэлж байна гэж. Яагаад? Монголын эмч нар эмчилж чадахгүй. Тийм учраас гадаад одоо ингээд хэдэн саяар эмчлүүлэх юм байгаа. Тийм үү? Тийш. Хандаг өгөөч гэж. Ерөөсөл баахан хандаг уусан ийм ч хор тавдар, тийм ч хор тавдар. Та нар хүнд ялархаад байгаа юм бэ? Гэтэл ингээд хэцүү. Ерөөсөл өөцөн чинийхэн төрсөн ялах хүүхэд хүртэл хор тавдартай төрхөрөд ямар гэж. Үнэхээр бид яац юм бэ? Монгол хүн ийм сул дорой бийтэй юм уу? Ийм сул дорой өвчтэй юм уу? Бидний хүн юм уу? Биш ээ. Та нар хүн байхаа болоод ч. Хүн гэдэг зүйлээс үнэхээр бид нэг бол та нарыг хүчрхэг болгоно, нэг бол та нарыг сөнөх. Тэр зүйлийг л харах байх. туршилтаа харахнууд юм уу? Одоо бүр сүүл рүүгээ тэгж бодвол. Тэгэл энэ төр засагтаа хэлэхгүй юу? Эдрээс хариуцлагад ихэч толгойг нав. Би чадах уу? Чадахгүй л тэгээ өгөж өргөдөөд туршилт нь болоод явна үз. Та нар энд дарлагдах гэж эсвэл ядуу доорой амьдрснаа миний хувь тавилын байна гэж итгэж амьдрдаг бол өвөө үгүй гэж хэлье. Та нар зөвхөн тэр үзэлт нь хууртаа дарангуйлагдаж амьдрдаг юм байна. Ер нь энэ улс төр гэдэг зүйл чинь ер нь нэг цөөн хідэн эрх ашигтай сэргэлэн нөхдөл яаж олон хүнийг дарлаж тэндээс нь ашиг шим олж авах уу? Яаж эднийг ингэж барих уу? Яаж хяналтандаа байлгах уу гэдэг арга ухаан юм шүү дээ. Цөөхөн хүн олон хүнийг яаж
мангартуулж удирдах бай гэж. Тэгэхээр шин цаг үе ирж байгаа учраас энэ улс орны улс төр шашин энтер гэдэг чинь бүх юм одоо хоцрогдож байгаа. Шинжлэх ухаан чинь хоцрогдсон. Хин чадaltaй байсан бол коронавиго эмчлэхгүй яагаад. Эцэнээс бид ийм дараа болцсон юм бэ үү? Эрчмийн төвшөнд оюун ухааны дарааталд орж гисэн юм. Яг л одоогийн шиг өөрсдийнхөө хоол ундаа бэлдэж чадахгүй ингээд бэлэн юмд торог дуртан найр цингээ арих сархад алт мөнгнөөс олж та нар ийм болсон шүү дээ. Энэ бол та нарын өөрсдийн чинь үеийн үед хийсэн хамгийн том алдаа. Одоо ч та нар шударгаар амьдрч чадахгүй. Бидний тавилын юм багтаа л гэж ярьдаг болсон шүү дээ. Тавилан чинь ч биш. Тэр бурхны чинь үлийн үрч биш. Энэ бол хүмүүс та нарын өөрсдийн чинь сонголт. Тэгвэл та нар маргааш нийлж байгаад бөөгнөрч байгаад энэ даралж байгаа хүмүүсээ бүгдийн толгойг нь авал да. Тэгээд өөртөө эрх тэгш хуулиа гаргаад усаа үр хоочоо уул усаа хайрлаад ингээ явъя гэж тийм сэтгэл байгаа юм уу? Нэг л их амаараа ярьцгаас нь хөвтөж шүү дээ. Манай улаач бол өргөлж бэлэн байдаг. Тэр ирлэгийн илчтэй ч уулзаж чадна. Аль бүжиг төгстэй ч үзэлцээд хүний амийг ч аварч чаддаг. Харин та нар тийм эр зэрэг байна уу юу гэдэг л байхгүй хөө. За тэгэхээр монголчууд яагаад нэгдэлгүй шалтгаан харийнхны бодлого ордог. Дээрээс нь энэ замбраагүй энэ шашин шүтлэг гэдэг зүйл чинь та нарыг хооронд нь талцуулдаг. Монголын төрийн шашин, бурхны шашин юм бол ялангуяа Манж Чингийн улс төрийн бодлогоор орж ирсэн гэлэггүй орсгол юм бол та нар хол явахгүй. Одоо энэ Далай лам чинь нас өдөрч өндөр боллоо. Тийм шүү дээ. Гэтэл над хятадууд чинь өөрсдөө хүнз лаоцыгоо шүтдэг хэрнээ бурхны шашиг дээр шүтдэггүй шүү дээ. Гэтэл та нарт хизээнэ тэр 15 дахь Далай ламыг чи бэлтчихсэн. Та нарыг ухамсаар чинь захирах гад Далай ламыг чи өгөхийг хүлээж байна. Үгүй Монголоос тийм хүн гарч ирнэ гэх та нар тийм зориггүй хулцгар. Болохгүй л өвөө нь 15 дахьыг тодруулж өгсөн ч болно шүү. Та нар ламнараас чинь шилж байгаа. Бүх ламнар нь муу биш л баг. Гэхдээ ихэнх нь муу. Нэг тоотой хитгэн л сахилаа зүг барьж байгаа. Бас тэр христэнч байна. Бас л тоотой хитэн яг бурхныхаа Есүс ихэ зарчмаа барьж байгаа. Хичээж байгаа боловч нөгөө хитэн дэндүү болоо учраас ингэж улс төр мөнгө нэр алдар гэдэг зүйлтэй холилцсон учраас ингэж тэднийг нухчин дардаг. Ийм л заваа юм болчиход байгаа юм да. Ийм учраас л та нар энэ корона гэдэг чинь ерөөсөө цэвэрлэгээ эхлэх цаг болж байл гэсэн үг шүү дээ. Шашин нь өөрсдөө хизээнэ үндсэн шинжээсээ гацсан байна. Тэр шинжлэх ухаан ч гацсан байна. Устгалын зэвсэг болж, мохогор болж, улам хөгжих ёстой. Тэрнээс шүтээ ид биш. Өвгөдөд бол энэ Монгол гэсэн тойрогтол хичээнэ. Улаачгаа дахиулсаар л байх болно. Та нарыг дагаач гэж гоохгүй. Гэхдээ ядаж бүгд урвлаа гэхэд нэгэн ч гэсэн бас хичээгдээ. Ядаж тэнгэртэй очихдоо бахархалтай очино. Улаач энийг хүсчил өдийг хүртэл тэмцэж ирсэн. Үг дээцийнхээ газар шорооныхоо төлөө би хэлэхгүй бол хэн
Би хэрвээ надад амьдрах амиа бодож амьдрах 30,000 арга байна. Амархан баяжих зөндөө арга байна. Гэхдээ би удмаа бодох хэрэгтэй гэж. Өвгдээцээ бодох хэрэгтэй. Газар усны эзэдээ бодох хэрэгтэй. Мөнх Тэнгэрийнхээ итгэлийг бас алдаж болохгүй гэсэн үзлээр хэлв шүү дээ. Сүүлд нь яг хоо ингээд явхаар улаачны асуултыг зурт харагдахгүй л байна л да. Маш эргэлзээтэй. Ер нь бол улаач атгаар өгөхгүй. Эсвэл хийсэн үйлээ даахгүй өгөх гэж байхчихгүй. Харин санаа муутай хүмүүст хорлогдож өгөх нь ойлгомжтой. Тэрнээс бусдаар бол зүгээр. Тэгэл Монгол өөрсдөө хаана байгаагаа хизээч битгий март. Та нар тэр Христийн газарт амьдраагүй. Христийн өвдөцсөн тэнгэрт очихгүй. Тэр бурхан багшийнхаа нутагт амьдраагүй. Тэр бурхан багшийнхаа ивэлийн нутагт нь ч та нарын сүнс очихгүй шүү дээ. Тийш. Нам гэдэг тэнгэр байхгүй. Очдог яргаллын газар байгаа да. Улс орноос оруулсан гэдэг эхнээс нь түүжил байгаа. Түүхч бол. Хэцүүч юм аа да. За. Шашин шүтлгийн хувьд бол монголчууд ингээд 5% агчихсан. Үзэл сурталын хувьд. Өвөн хэлхээсэн. Гэхдээ ивэдэг мөнх тэнгэр чинь уул ус чинь их таатай биш л байгаа шүү. Өвгдээц чинь бол алдаа гаргаж байгаагүй. Хэдэн мянганы турш. Харин та нар алдаад байна. Алдахдаа өвгдээцийнхээ хийсэн бүгдийг устгаж цөлмж урвж байна. Тэгээд тэр надад үхэлдээд байгаа тэр цаасан мөнгө алт эрдэнэсээ бариад бидэнтэй уулзах чадахгүй шүү дээ. За тэгээ гигэрчгээ 400 жил гигэр л ярьсан. Гигэр хэрэг хугацаа өнгөрлөө шүү дээ. Гэтэл улам л одоо бүр эрх баригчтайгаа дийлээд ламдар нь өнгө мөнгөд хууртаад, хуйлт ачаалдаа автаад нэмэс хүүхэнтэй нөхцөөд л тэгээд тэрийгээ бас мундаг лам юуг нөө тэр бол манжи үед л монголчуудыг цөөрүүлэх гэж л ингэж байсан гинэ. Үгүй ээ. Эртнээсээ бурхан багшаас өөрсдөө асуухгүй юу? Тэр их нэртэй байсан уу гэж. Их нэртэй байсан л гэж ярина л та. Тэгтээ бурхан багш чинь яг тэр гэгэрэлт гэдэг их нэртэйгээ байхдаа гэгэрсэн юм уу? Үгүй. Тэр өөрийгөө золиослж байж бусдад туслахыг хичээсэн. Харин та нар бол зүгээр л нэрийг барьж байгаа доо. Амиа болгож байгаа. Аливдаас тор нөхдөчүүд. Тийм шүү дээ. Ямар ч байсан нэг жилч чи ирэхгүй. Та нараас нэлээ хэдийг нь танад цөөлж байж ухаарсан эсхийг чинь шалгана. Хэрвээ ухаараагүй бөөнд чинь дуусахаас өөр арга байхгүй. Уул усны эцэж өөртөө мэдээд та нарыг цэвэрлэж байна.
ганцхан энэ ертөнцид та нар л хүн гэдгээр анхдагч нь биш шүү дээ. Өмнөх хэдэн ч бас иймэрхүү маягаар цэвэрлэгдэж байсан гэдгийг өвөнд ойлгомоор байна. Аим шиг. Би одоо тэгээ яг яах ёстой юм бэ? Ямар ч байсан та нарын тал нь явах ёстой. Тэр аврагч өдөрч ирэхгүй. Та нарын талыг явуусны дараа л нэг илч ирүүл ирнэ. Ойлгосон бол шүү дээ. Ойлгосон цаг чинь илч ирнэ. Ойлгоогүй бол илч чи ирэхгүй. За хөө дахиад хатуу хөлөгч юм ингээд арчихгүй. Гэлээ. Өвөө